Өнөөдөр зөв хоолтын тухай ярина гэж багш нь амласан байгаа. Тэгэхээр энэ тухайгаа одоо ярина. За юуны өмнө багш нь өөрийгөө танилцуулъя. Намайг Зэн гэдэг. Зарим хүмүүс байна таних байх гэлээ ихтэй бас танихгүй хүмүүс ч байгаа ч бас багш нь хурдхан өөрийгөө танилцуулчих. Миний хувьд 2003 онд эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийг уламжлал хамгаахын ихэнх мэргэжлэр төгссөн. Одоо тэргүүлэх зэрэгтэй 2008 онд бяцлаглалын сэтгэл төвшөлтөд үзүүлэх нөлөөсөөр магистрийн зэрэгээ хамгаалсан. 2016 онд докторийн зэрэгээ цус хомсрох хэлбэрийн харалтай наснуудад зүй эмчилгээний өр нөлөө гэсэн сэдвээр хамгаалсан. 2007 оноос хойш йог зааж байгаа. Одоо 2004 оноос бяцлаглалын хичээлээ заасан. Одоо анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн Монгол анагаахны олон улсын сургуульд багшилж байгаа. 2019 оноос коуч буюу амьдралын тусгажуулагч, арт терапевт буюу урлагаар дамжуулан сэтгэл засах гэсэн энэ чиглэлээр ажиллаж байгаа. За ихэнх нь багшийнхаа Facebook хуудсыг мэдчихэж магадгүй. Хэрвээ дагдгүй мэдэхгүй бол та Зэн дэмж гэж энэ бичсэн байгаа. Энэ одоо хаягийн дагуу Facebook-ээс хайгаад пэйжийг мань олж олно. Мөн YouTube суваг дээр бас Зэн дэмжгээс халгаж бичээд хайх юм бол багшийнх нь YouTube суваг гарч ирнэ. Энэ дээр багш нь эрүүл мэндийн холбогдлолтой мэдээллүүд, йог бяцлагалтай холбоотой мэдээллүүд нэлээд ихийг оруулсан байгаа. Мөн одоо өөрийн удирдсан йог, бяцлал, амьсгалын тусгал зэргийн бичлэгийг оруулсан байгаа. Та бүхэн маань энийг сонирхоод үзэж болно. За багш нь Zed Art and Yoga гэдэг төвийг санаачилсан. Энэ төв маань натур худалдааны төвийн баруун талд UB Tower гэдэг офисын 9 давхарт байрлаж байгаа. За танхимын сургалт явуулж байгаа үедээ багш нь энд танхимын хичээлийг явуулдаг. Гэхдээ яг одоогийн байдлаар танхимын хичээл явуулахгүй байгаа. За мацаг барих, йогийн аргаар гиз цэвэрлэх, бөөр цэвэрлэх, хилэг цэвэрлэх, бүдүүн гиз цэвэрлэх гэх мэтчлэн ийм цэвэрлэгээний хөтөлбөрүүдийг багш нь явуулдаг. За элэг цэвэрлэх хөтөлбөрийг одоо ингээд 3 сард эхлэх гэж байна. 3, 4, 5 сард элэг цэвэрлэх хөтөлбөр явдаг. За намар 8 сар, 9 сард бөөр цэвэрлэх хөтөлбөр, хавар зун намрын улиралд мацаг барих, йогийн аргаар гиз цэвэрлэх гэсэн 3 хоногийн онлайн хөтөлбөрүүд маань явдаг. За энэ жилийн 6 сард бүдүүн гиз цэвэрлэх хөтөлбөр маань явна. За йогийн болон бяцлаглалын одоо танхимын хичээлүүдийг багш нь явуулдаг. Толгой үзэн нүрийн гоошоо сургалтыг мөн сард 1 удаа зохион байгуулдаг. За зуны хөтөлбөр сүүлийн 2 жил дараалж зохион байгуулсан. Хамрагдсан хүмүүс маань маш их сэтгэл өндөр байдаг. Өглөө босоод 1 цаг явган алхаад дараа нь йогийн дасгал хийдэг. Мөн одоо арт терапи, арт коучингийн чиглэлээр зурах, бодох гэх мэтлэн маш олон сонирхолтой хувь хүнийг хөгжүүлэх юм цогц хөтөлбөртэй зуны хөтөлбөр байдаг. За ганцаарчлсан коучинг буюу амьдралын тусгалжуулалтыг багш нь тухайн хувь хүнд ямар асуудал байна, тэрэнд нь тулгуурлаад ховчилсан хөтөлбөр гаргаад тэр хөтөлбөрийнхээ дагуу ганцаарчилж өгдөг байгаа. За эрүүл амьдрал өглөөнөөс гээд 21 хоногийн хөтөлбөрийг багш нь 2 хөтөлбөр явуулсан. Одоо дараагийн хөтөлбөр удахгүй 1 сарын 31-нд эхлэх гэж байна. За энэ сард бол хийшэр бодгоны тухай ийм лекцүүдэд байсан. Одоо 1 сарын 31-нд эхлэх гэж байгаа 21 хоногийн хөтөлбөрийн үед бол дан хоолны тухай лекцүүд явахаар ийм одоо хөтөлбөр багш нь төлөвлөж байгаа. За хооллох зарчим дээр багш нь ер нь 10 зарчмын тухай өнөөдөр ярих гэж байгаа. Энэ 10 зарчмаас эхний 3 нь багш нь аль хэдийн ярьсан. Тэгээд өөрийнхөө YouTube өмнө хэлсэн YouTube суваг болон пэйж дээр байрлуулсан байгаа учраас багш нь энэ эхний 3 зарчмыг дэлгэрүүлж ярихгүй та бүхэн маань энэ тухай дэлгэрүүлээд мэдээ гэвэл өмнө хийгдсэн байгаа. Тэр бичлэгийг бүгдээрээ үзээрэй. За нэгдүгээрт бол хоолны хэмжээ чухал. За хэмжээний тухайд ярихад ер нь бол хүн өглөөнийхөө цайн дээр нийт өдрийн идж байгаа хоолныхоо 25%-ийг за бага үеийн цайн дээр л 10-аас 15, өдрийн хоолн дээр 35-аас 40, оройн хоолн дээр 25% буюу ер нь өглөөний цай, оройн хоол хоёрын хэмжээ ижилхэн байгааг та бүхэн маань анзаарч байгаа хэрэг. Тэгэхээр өглөөний цайн илүү, оройны хоол бага байгаа тохиолдолд бол одоо иймэрхүү биеийн галбиртай хүн болох нь байна. Гэтэл өглөөний цайн бага, өдрийн хоол нь арай их, оройн хоол нь бүр их байх юм бол иймэрхүү хэм маягтай хүн болох нэ. За цаг улирлын тухайд бас маш их зүйлийг багш нь ярьсан байгаа. Тэр лекцээс бүгдээрээ тодруулаад үзээрэй. Өдрийн цагийн тухайд ч юм уу ялгаагүй. За ер нь хүнд биохимнэл гэж зүйл байдаг. Биеийн эд эрхтэн болгон өөр гэсэн үйл ажиллагааны идэвхтэй цагтаа, сул цагтаа энэ нь юунаас шалтгаалдаг юм бэ гэхээр хүний биологийн цагаас шалтгаалдаг. Тэгээд
Энэ биологийн цаг гэдэг бол эд эрхтэн болгонд байдаг юм зүйл учраас энэ тухай багш нь эрүүл мэнд ба биологийн цаг гэсэн лекц явсан. Энэ дээр маш дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Нэлээд том сэдв учраас энэ удаа 15-20 минутын лекцийн үед бол багтаах боломжгүй байгаа. Эндээс зүгээр бүгдээрээ ходоод дэлгүүрийн үйл ажиллагааг харахад энэ бол өглөөний 7-оос 11 цаг хүртэл хамгийн идэвхтэй энэ цаг үе гэдэг. Тийм учраас бидний өглөөний өдрийн хоол сайн байх хэрэгтэй. Оройны 7-оос 11 цагийн үед бол ходоод дэлгүүрийн үйл ажиллагаа бараг байхгүй сул болдог юм үед. Тэгэхээр энэ үед бид нар аль болох хоолнд бага идэж өөрийнхөө ходоод гидсэндээ бага ачааллыг өгөх ёстой байдаг юм байна. Тийм учраас манай ард түмэн оройн хоолыг дайсандаа гэжсэн байдаг. За 5 дугаар юуг анхаарах вэ гэхээр өөрийнхөө өргөн чанартаа тохируулж хооллох юм бол сайн. Бид нар Европоор хүмүүсийн зан төлөвийг сангвиник, флегматик, холерик гэнтергээд анилдаг шүү дээ. Тэрнтэй адилхан уламжлалт амгаах ухаанд хүнийг энэ хий шар бадганых нь харьцаанаас хамааруулаад ийм 7 төрөлд хувааж үздэг. Тэгээд багш нь олон янзын хөтөлбөрүүд зохион байгуулдаг. Тэрэн дээр хүмүүсийн мөн чанарыг тодорхойлох тестийг өгдөг. Тэгээд та бүхэн маань одоо энэ тестийн дагуу бөглөөд үзэх юм бол өөрсдийнхөө мөн чанарыг тодорхойлоод тэрэндээ тохирсон хоолтын тухай одоо яг энэ 2 сард болох гэж байгаа хичээлийн үед бол багш нь илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэж байгаа. За 6 дугаарт бид нар аль болох олон төрлийн хоол хүнсийг идэх юм бол сайн. Яагаад гэхээр жишээлх юм бол жимсэнд агуулгадж байгаа зүйлийг бид нар жимснээс лавн түнэс одоо өөр одоо махнаас ч юм аахгүй. Зарим төрлийн ногоонд агуулгадж байгаа зүйлийг бид нар тэр ногооноос лахаас ш өөр төрлийн зүйлээс авах боломжгүй гэх мэтчлэн ийм хоол хүнс болон өөрийн гэсэн онцлог чанартай байдаг. Тэгээд тэрнтэй нь уялдуулаад хүмүүс бол өдрийн туршид энэ бүх төрлийн хүнснээс үр тариа, ногоо, уурглаг бүтээгдэхүүн, тэгээд жимс ногоо, сүү цагаан эдэг гэх мэтчлэн энэ 5 бүлгийн хоол хүнсийг бол хүн өдрийн туршид ерөнхийдөө хэрэглэх хэрэгтэй. Тэгээд энийг гэр зөвлөмжөөр гаргасан байдаг. Та нар альч өрхийн эмнэлэгт яваад орсон юм гэр зөвлөмж байдаг шүү дээ. Тэгэхээр эндээс бүгдээрээ харж болно. Гэрийн бүх хэсэг чухал байдаг. Энэ тоон, баг нь өрөх гэлтэй. Аль нэг хэсэг нь ерөөсөө илүү биш. Тэгэхээр яг тэрнтэй ижилхэн энэ хоол хүнсний төрөл болгоныг хэрэглэх нь одоо чухал гэдэг юм а гэдэг энэ гэр зөвлөмжөөр харуулдаг. За 7 дугаарт ямар зарчмыг баримтлах вэ гэхээр ер нь хүмүүс бид нар шүлтлэг хоолыг түлхүү хэрэглээд хүчлэг хоолыг харьцангуй бага хэрэглэх юм бол сайн гэж үздэг. Жишээлх юм бол одоо энэ хүний бие байна те ямар төрлийн хоол хүнсийг хэрэглэж байна тэр хүний бие махбод сэтгэл санаа яг л тийм байдаг. Шүлтлэг хоолнд гэж юу гэлж байгаа гэхээр одоо энэ хүний бие дээр зарцсан байгаа энэ жимс ногоонууд самар үр тариа гэх мэтчлэн ихэнх одоо энэ төрлүүд бол бүгдээрээ шүлтлэг хоолндод ордог. Хүчлэг хоолнд нь талах гурилын идэх юм. Тэгээд дээрэс нь одоо махан бүтээгдэхүүн гэх мэтчлэн эдгээр зүйлсүүд бүгдээрээ хүчлэг хоолнд ордог. Мөн одоо консервлсэн, даршилсан, давсалсан, утсан гэх мэтчлэн үйлдвэрийн боловсруулалт орсон энэ хоол хүнснүүд бол бүгдээрээ шүлтлэг хоолнд ордог юм онцлогтой хүчлэг хоолнд ордог байгаа. Тийм учраас бид нар аль болох одоо шүлтлэг хоолндыг хэрэглэхийг одоо зорих хэрэгтэй. Энэ бас өөрөө дангаараа том сэдв учраас багш нь pH буюу хүчин шүлтийн тэнцвэр гэх тийм лекцийг уншсан байгаа. Та бүхэн маань бас тэндээс тодруулаад үзэж болно. Багшийн зарим лекцүүд нээлттэй одоо групп дээр, пэйж дээр мөн YouTube сувг дээр ил байдаг. За зарим лекцүүд маань төлбөртэй лекцүүд байдаг. Тэдний бичлэгүүд бүгдээрээ байдаг учраас та бүхэн маань төлбөрийг төлөөд тэгээд ороод энэ лекцүүдийг үзэх боломжтой байдаг. За 8 дугаарт ус уух тухайд би бас хэдэн зүйлийг хэлье гэж бодож байна. Нэгдүгээр юу гэхээр хоолтой хамт усыг ерөөсөө уухгүй. Бид нар ус уух сайн гэд хэлэнгүүт хоолтойгоо аягүй их ус уудаг. Хоол идэж байхдаа зөндөө ус уугаал, өмнө нь уугаал, дараа нь уугаал. Тэгэхээр ингэж хоолтой хамт шингэн хэрэглэх нь бид нар өөрсдийнхөө ходоод гэдсний хоолны шингэлтийг муудахад одоо нөлөө үзүүлдэг. Тийм учраас хоолтойгоо хамт хэрэглэхгүй. Хоолноос хамгийн багадаа 40 минутын өмнө тэгээд болж өгвөл ер нь 1 цаг. Хоол идсний дараа бас хамгийн багадаа 40 минут. Тэгээд ерөнхийдөө 1 цагийн дараа юм шингэн зүйлийг уух юм бол сайн. За тэгээд шингэн уух нь сайн гэд бид нар мэддэг. Тэгэнгүүтээ
өдөржингөө ажил төрөлтэй нааш цаашаа гүйж агаад орой гэртээ ирээл хоолндоо хийгээл тэгэл нэг амсхингүүтэй өнөөдөр чи ерөөсөө шингээ ямаагүй юм байна. За сайхан усууч гээл бүр хідэн аягаар нь уучдаг. Тэгэхээр энэ бол маш буруу. Яагаад тэгэхээр төрөө багш нь нөгөө эргэтэн болгон биологийн цагтаа гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр бөөрийн хамгийн идэвхтэй цаг үе бол ер нь 15-аас 19 цаг байдаг. Тэгээд энэ үед нь бид нар энэ үеэс хойшоогоо аль болох ууж байгаа шинийхээ хэмжээг хязгаарлахгүй бол энэ бүүрэнд маш их ачааллыг өгдөг. Тэгээд манай ард түмэн ер нь бол орой болсон хойно ус уухгүй гэдэг мэддэг. Тийм учраас жишээ нь хүүхэд орой юм уу гэхээр ам цагаан хулгай нь ус авчирч өгнөө гэд хүүхдээ одоо яаж ийж аргалж байгаад ингээ унтуулцдаг. Ялангуяа эмээ өвгөн нар энийг маш сайн хийдэг штэ, та нар маань бас санаж байгаах гэж бодож байна. Тэгээд манай ард түмний бас нэг үг гэдэг. Унтах хүнд ус хэрэггүй, өөхөх хүнд дэр хэрэггүй гэж үг гэдэг. Ер нь орой болцсон хойно ус ууна гэдэг бол бид нар ходоод гидсэндээ маш их ачааллыг өгдөг ийм таатай биш зүйл учраас ерөнхийдөө орой бол шинэнийг уухгүй 18 цагаас өмнө уун. Тэгээд нэг дор бас ихийг ууж болохгүй. Нэг дор ихийг уухаар энэ маань одоо бидний бид шимэгдэж яг ус тэр шимтэж болохоос илүүтэй зүгээр л одоо давсгийг дүргээл ингээл шээс болол гараа явчих юм магадлал нь илүү байдаг учраас нэг дор ихийг уухгүй, нэг дор нэг хоёрыг л уухад хангалттай. Тэгээд бас нэг зүйл юу гэхээр хүмүүс усыг хүйтнэр удаг. Ялангуяа одоо 100 халуун үед энэ хөрөгчөнд хадгалсан, хөрөгчөнд хийсэн ундаа, хөрөгчөнд хийсэн ус гэх ийм хүйтийн нэг хэрэглээд байдаг. Тэгэхээр ийм хүйтэн зүйл бол бидний хувьд өвөлж төр, зунж төр ерөөсөө ямар ч улирал тохиромжтой биш байдаг. Тийм болохоор аль ч улирал тусыг ерөөсөө хүйтнэр ууж болохгүй. Хамгийн хүйтэндээ тасалгааны температуртай байгаа ийм л усыг уунаа. Одоо ингээд өвлийн цаг үе тийм ээ, хавар гэх мэтчлэн ийм хүйтэн сэрүүн үед бол усыг хүйтнэр биш дандаа халуун бүлээнээр ууж ах юм бол бидний бид хэрэгтэй байдаг. За тэгээд 9-р ямар зарчмыг бүгдээрээ баримтлуул сайн бай гэхээр нэг дор хит олон төрлийн зүйлийг хэрэглэхгүй байх нь их чухал байдаг. Түрүүн гэр зөвлөмж үзүүлээд өдөрт энэ олон төрлийн хоолноснээс бүгдээрээс нь хэрэглээ гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр хүмүүс ингээд баярын ширээ шиг ингээд нэг дор бүх юмаа засчаад нэг дор бүгдээрээ нэтгэх гэдэг. Энэ бол хамгийн буруу. Яагаад гэхээр бидний бие рүү орж байгаа хоол хүнсний төрөл болгоныг боловсруулахын тулд цус нойр булчирхай хоол боловсруулах замаас өөр төрлийн ферментүүд ялгарч иж тэр хоолндыг маань шингээдэг. Тэгэхээр олон төрлийн хоол хүнсийг хэрэглэх тусам энэ бол бидний хоол боловсруулах замд маш их ачаалал өгдөг учраас ялангуяа одоо хоол боловсруулах тогтолцооны хувьд бүрэн хөгжөөгүй байгаа хүүхдүүд мөн хоол боловсруулах үйл ажиллагааны одоо хямрал явагдаж байгаа, дутагдал явагдаж байгаа, бууралт явагдаж байгаа настай хүмүүсийн хувьд бол дараа нь ингээ хорлог болох, баярын дараа хорлог болох юм тохиолдол их байдаг шүү дээ. Тэгэхээр эн чинь яаж юм гэхээр нөгөө эцсийн хоол хүнсийг шингээж чадахгүй байгаа учраас бие махбодод хорлог үүсэж байгаа. Тэг мэдээч хэрэг одоо баяр ёслол тиймэрхүү үед ганц нэг удаа байлгүй л яг хөө тий. Бусад үед зүгээр ер нь өдөр тутмынхаа хоолтондоо бүгдээрээ олон төрлийн хоол хүнснээс бид нар олон төрлийн шимт ижлэг авна гэж ярьж байгаа ч хэлээ гэсэн нэг дор олон төрлийн хоолыг хольж идэхгүй байвал сайн гэдэг бүгдээрээ ойлгол зүгээр. Тэгэхээр яаж өдрийн туршид тэр олон төрлийн хоолнд чи тийм бэ гэдэг асуулт гарч ирнэ тий. Тэгэхээр хоолны давхцлыг үүсэхгүй байхад л хангалттай. Өглөөний цайн дээр ууж байгаа зүйл чинь өдрийнхөө хоолн дээр давтагдахгүй, өдрийн хоолн дээр идэж ууж байгаа зүйл чинь оройн хоолн дээр давтагдахгүй. Энэ мэтчлэн бүгдээрээ түрүүний дурдсан тэр 5 төрлийн 5 бүлэг хоол хүнсийг хэрэглэх юм бол ердөө бид нар шимт ижлэн дутагдалд орохгүй гэж ингэж хэлэх байна. За хамгийн сүүлийн дугаарт багшийнх нь одоо өгөх зөвлөмж юу вэ гэхээр хоол ундаа маш сайн зажилж идчихвээ. Бидний аманд шүд байна. Тэгээд тэр шүдээрээ бид нар хоолыг жижиглэх, бутлах энэ үүргийг гүйцэтгэж авах явцад бидний шүлс ялгараад тэр шүлсэн дотор бас анхан шатны боловсруулалт хийх ферментүүд ялгарч байдаг. Тэгээд аман дотор хоол хүнсний авдагч боловсруулалт яваад тэрний дараа хоолндыг зайлхингууд жижиглэгдсэн тэр хоол хүнс маань ходоодонд ороод шингэх ёстой. Гэтэл бид нар хоолндоо заримдаа ялангуяа яарсан үедээ хэд ам дотор богнуулаад тэгэл залхичдаг. Тэгэхээр ходоодон дотор юу болж байгааг бид нар өөрөө мэдэхгүй, харахгүй байгаа учраас энийг юусаа анзаардаггүй. Тэгэхээр аль болох хоол хүнсийг олон зажилж идэх тусам бидний хоолнд
нийт шингээлт зөв болно. Ходоодонд очиж байгаа ачаалал бага байна. Тэгээд тэр хоолунд маань зөв боловсроод биедээ шин тэжээл болох энэ боломж нөхцөл нь бүрддэг байна гэдгийг бүгдээрээ анхаарах хэрэгтэй байна. За тэгээд хамгийн сүүлд нь багш нэг зүйлийг их чухалчилж авч үзэх гэж байна. Энэ маань юу гэхээр өмнөх хоолоо шингэсний дараагийнхаа хоолоо иднэ. Бид нар заримдаа за тэдэн цагт одоо өглөөнийхөө цаг уучиг тэгэл өдөр 12 болчихлоо 12 болсон байна өдрийнхөө хоолоо идэх гэл тэгжсэн одоо оройны хоолоо идэх ч юм уу тий. Тэгэхээр аль болох ер нь өмнөх хоол шингэсний дараагийнхаа хоолоо идчихвэл зүгээр. Яагаад энэ хоолны цаг болж байхад бид нарт өсөх мэдрэмж төрдгөө гэхээр заримдаа бид нар хоолны дундуур их юм иддэг. Одоо өглөөний цаа авчаад өдрийн хоол хүртэл дундуур нь 1-2 зорхон жижиг юм идээд эсвэл нь өдрийн хоол идчихэд үдээс хойш юм идээд тэнгуут орой хоолны цаг болонгод өсөхгүй байхны мэдрэмж төрдөг. Болж игэл бүгдээрээ хоолны дундуур юм идэхгүй. Тэгээд одоо яг хоол шингээд энэ өсөх мэдрэмж төрж байгаа үед хоолж ийлэн сайн. Ер нь хоол шингэсэн гэдгийг бид нар яаж мэдх юм бэ гэхээр хөнхөн өсөх мэдрэмж төрж байгаа нь аль хэдийн таны ходоодонд байгаа хоол шингэсэн гэсэн үг болно. За тэгээд аль болох бүгдээрээ нэгэнд идж байгаа хоолндоо одоо таашааж ингэж идэх юм бол сайн гэж хэлэхээр байна. За ингээд ерөнхийдөө багш өнөөдрийн одоо хэлье гэж бодож исэн зүйл маань ингээд юу ялаа. Хоол гэдэг бол маш том сэдв. Тэгээд энэ тухай маш их зүйлийг ярьж болно. Нэг удаагийн 1 цагийн лекц байсан ч гэсэн хоолны тухай бас бүрэн хангалттай биш. Тийм учраас багш нь 2 сарын одоо 1 сарын 31-нд эхлэх гэж байгаа 21 хоногийн хөтөлбөр дээр дан хоолны тухай ярих гэж байгаа. За ингээд саяхан ярьсан зүйлүүдтэй холбоотой мөн бүгдээрээ бас сая юу хэлээ шүү дээ тий. Йог хэлээ. Тэгэхээр энэ йогийн дасгалтай холбоотой гих мэтчлэн асуух зүйлээ ялан багш нь та бүгдийн асуултанд хариулъя. Багш надад нэг асуулт байна. За. За таны магистрийн сэдв сэтгэл хөдлөлтөнд бясалгалын нөлөөлөл гээд сонирхолтой санагдаж байна л да. Одоо би докторт сурж байгаа. За. Анхаад нийгмийн эрүүл мэндээр төгссөн. Тэгээд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр энэ одоо бясалгал хоол хүнсийг яг нийгмийн эрүүл мэндэд тулгымцсан асуудал болоод байгаа учраас докторийн чиглэлээр судлах гэхээр заавал уламжлалт хангахаар сурж ирж тэр судлах хэрэгтэй юу? Нийгмийн эрүүл мэндээр гэхээр манай тэнхмээс удирдах багш нар байхгүй болчиход байгаа байхгүй юу? Тийм миний яг гол яг мэрэгжлийн өвчтний чиглэлээр ажилладаг л да би. Гэтэ яг гол сонирхож байгаа судалгааны зүйл маань болохоор энэ сэтгэл хөдлөлтөнд ер нь энэ сэтгэл хөдлөлт их байна, стресс их байна. Тэгээд бясалгалын нөлөө бясалгал хийгээд хүмүүс бас их идэгж дээ тийм ээ. Хоолтой хавсраад. Тэгэхээр энэ чиглэлээр судалгаа их зорилготой байгаа байхгүй юу? Тэгэхээр миний хувьд ч гэсэн ялгаагүй би бясалгалын сэтгэл хөдлөлтөд үзүүлэх нөлөө гэсэн сэдвээр хамгаалахдаа би уламжлалтын магистрант байсан. Тэгсэн хэрнээс сэтгцийн бямсран багшийг мэдэх бах те бямсран гэж сэтгцийн багш байсан. Тэр багшийн удирдлагын дор мастер хамгаалаад уламжлалтаас зөвлөх багшаа аваад тэгж хамгаалсан. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндээр сурж байгаа ч гэлээ гэсэн нэг бол 2 удирдагчтай байж болдог шүү дээ. Нэг удирдагчаа нийгмийн эрүүл мэндээс авчаад нөгөө удирдагчаа манай уламжлалтаас авсан ч олон зөвөр заавал йог бясалгалыг яахын тулд уламжлалтын магистрант байх хэрэгтэй энэ гэсэн тийм зүйл байхгүй. Тэгээд бүрэлдэхүүн сургууль болгоны нөгөө эрдмийн зөвлөл байгаа шүү дээ. Тэр эрдмийн зөвлөл болгон бас жоохон тийм өөрсдийн баримталдаг бодлогод байдаг юм байлээ. Тэгээ өөрсдийнхөө юутай мэржлийн зөвлөлтөй холбогдоод ингэх боломжтой юу гэд тэгэхэд бол болох гэж бодож байна. Манай уламжлалтын үед бол би яг тэгж л хамгаалжсэн. Зөв. За баярлалаа гэж. Ер нь бол ингэж судлахад нэлээд юм гарч ирэх байх тийм ээ. Ер нь бол маш их сонирхолтой үр дүнтэй. Бид нар чинь ингээд зүгээр амьдрал дээр ингээд практик дээр йог бясалгал үнэхээр хүний эрүүл мэндэд маш сайн байна, сэтгэл санаанд маш сайн нөлөөлж байна гэдгийг хүмүүс өөрсдийнхөө практик туршлагаараа зөндөө хуваалцсан
Амьдрах урлаг бяцлал 1995 оноос хойш Монголд явагдаж байна. Тэгээд энэ хугацаанд маш олон хүмүүс бяцлаглалын хичээлд хамрагдсан, олон янзын өөрсдийнхөө бие махбодолын сэтгэл санаанд тулгамдж байгаа асуудлуудаа зөвхөн йог бяцлаглалын тусламжтайгаар шийдвэрлэж чадсан ийм тохиолдлууд маш олон байдаг. Тэгэхээр энийг бас зах зохиос нь аваад орчин үеийн одоо нотлохоон тулгуурсан шинжлэх ухаанаар баталгаажуулаад ингээ хүмүүсийн хүртэл болох юм бол бидний итгэл үнэмшил бас нэмэгдэнэ. Бид нар ч одоо бас нэг тийм заавал баталгаа, шинжилгээ, судалгаа тийм юмд аяг их итгэдэг штэ тий. Тэгэхээр энийг нь одоо бас нэг юм нэмэлт болгоод ингэж өгөх юм бол шүү л мэдээж хэрэгтэй. Зөв дэлхийн дахинд хийж байгаа ийм төрлийн судалгаанууд бол зөндөө байгаа. За баярлалаа өгш. Би бас уламжлалтаар 1-р курс сурж байгаа одоо. Тийм үү? Оточ манрамд сурж байгаа. Манайхын нэмэлт төгссөн байхгүй юу? 2005 онд 1-р курс захтаа Сарамгшийн бяцлаглалд анх сууж ирсэн. Тантай нэг уулзъя гэдээ чадахгүй л яваад байгаа. Нэг уулзнаа тантай гэж. Бяцлаглалын хичээл суухдаа 2000 онд анх бяцлаглалын хичээл сууж исэн. Тэгээд энэ ч одоо 21 жилийн өмнө болж шүү дээ. Тэр үед оюутан байсан. Зүгээр миний одоо сурж байгаа мэрэгжилд илүү тус төхөн болох бах. Уламжлалт бол Европ оноохтой харьцуулахад хувь хүний сэтгэл санаа тэгээ хувь хүн тохирсон эмчилгээ гэх мэтчлэн энэ зүйлсийг илүүтэй авч үздэг учраас бяцлал миний мэрэгжилд хэрэгтэй байх гэж бодож анх сууж исэн. Тэгээд бяцлаглалын хичээл суугаад ингэ явсан чинь надад үнэхээр таалагдаад цаашаа энийг бүр одоо багш болоод одоо 2004 оноос хойш зааж ин гэдэг чинь 15 жил болж байгаа юм байна. Үгүй 17 жил болж байгаа юм бяцлаглалын хичээл. Үнэхээр одоо хүнд хэрэгтэй юм зүйл. Тэгээ их үедээ бол би зүгээр нөгөө өөрт гой санагдал дуртай байсан учраас йог бяцлаглалаа хийгээд байсан. Залуу байхаас эхэлсэн учраас миний хувьд айхтар одоо би бяцлал суугаад ийм өвчин байхгүй болсон, тийм юу байхгүй болсон гэж хэлэх тийм туршлага надад бол нэг байхгүй. Зүгээр одоо ингээд 40 гараад ирэнгүүт өөрийнхөө одоо би хаа те ингээл эрүүл мэнд сэтгэл санаа энэ юмыг анзаарахаар үеийнхээ хүмүүсээс одоо арай гайгүй байгаа нь энэ йог бяцлаглалын ач тус гэж бодоод тэгээд энэ хийгээд исэн зүйлдээ илүү ихтгэл үнэмшил төрөөд тэгээд энэ йог бяцлал энтрээ одоо хүмүүст зааж байгаа. Тий. За өөр хүн юм асуух гэж. За баярлалаа гэж. За бүгдэнд өдрийн мэндийг хүргэе багшаа асуух юм байна. Одоо камера нээвэл зүгээр энэ манайхаа. За. Хин асуугаад байна багш. Уяа шиг асууж байна. За. Одоо нэг 21 дараагийн 21 хоногийн хөтөлбөртөө бүртгээд эхэлсэн байгаа юм тий багшаа. Энэ 21 хоногийн хөтөлбөрт сайн ярьсан ямар шин чанартай хүн бэ гэдгийг тестээрээ бид явагдах юм уу? Явагдана. Тэгээд одоо жишээ нь таны мөн чанар хий мөн чанартай байлаа гэх юм бол хий мөн чанартай хүнд ямар хоол хүнс тохирох юм гэдэг тэр лекцэд бас орно. Энд бас дүнсээ нэг хүн шарын мөн чанартай хүн юу идэх вэ гэж асуусан байна. Тэгэхээр энэ зүйлсэд бол бүгдээрээ одоо энэ 21 хоногийн хөтөлбөр дээр орж ирнэ. Тэгээ өдөр болгон йог бяцлал тэгээд хоолны лекц явна гэж ойлгох 21 хоногийн хөтөлбөрт. Тий, өглөө болгон 6-аас 7 хүртэл дөнгөж сая бид нар йог хийгээд бяцлал хийгээд амарсан шүү дээ тий. Тэрэн шиг 1 цаг хийн. Тэрний дараа бас яг одоо сая лекц уншлаа шүү дээ. Тэрэн шиг бас нэг 20 минутын лекц уншигдана. Тэгэхээр өглөө болгон 6-аас 7:30-ын хооронд йог, инсулин дасгал, бяцлал тэгээд лекцтэй гэсэн. Тэгээд лекц хийхэд төсгөл дээрээ бас яг одоо ингэж явуулж байгаа шиг асуулт хариулт явна. Тэгээ ажлын өдрүүдээр 1-ээс 5 дахь өдөр болгон дандаа шинэ лекцүүдтэй йог бяцлалтай хагас сайн бүтэнсээ өдөр шинэ лекц байхгүй. Йогийн дасгал, инсулин дасгалаа бидаач хийхээр ийм одоо хөтөлбөр байгаа 21 хоногийн 3-7 хоног гэсэн. За баярлалаа. За энд нэг хүн асуусан байна. Багшаа 21 хоногийн хөтөлбөрт гуашаа сургалтаасаа мэдлэг хөө гэж байна. Гуашааны сургалт бол хоол ундаас дэс өөр зүйл байгаа учраас багш нь гуашааны тухай заахгүй. Гуашааны сургалт сар болгон нэг явагддаг. Энэ сарын сургалт өчигдөр өнөөдөр 2 хийгдэж байгаа. 2 сарын сургалт
цагаан сарын дараа ч юм уу ямар ч сан 2 сард нэг удаа бол хагас бүтэнсээ өдрөөр болно. 23-ны лекц тавигдсан уу гинэ? 23-ны өчигдөр те. Өчигдөр багш нь миний өдрийн дэглэм гэдэг лекц уншсан. Тэр лекц групп дээр тавигдсан байна. Хагасаа өдөр болгон 2 цагаас багш нь Zoom-ээр 1 цагийн лекц орж байгаа. Тэгээд ихэвчлэн ер нь 1 цаг лекц ороод 30-аас 40 минут асуулт хариулт яваад ийм лекцүүд хийгдэж байгаа. Одоо энэ 2 сарын сүүлийн лекц ирэх хагасаа өдөр болно. Тэрний сэдэв нь болохоор улаан эдэний зүйл буюу махан үндэсний тухай, махны төрлүүдийн тухай ярих гэж байгаа. Ийм хичээл болно. 2 сарын сэдвүүд арай тодорхойгүй байгаа. Гэхдээ ер нь бол багш нь үртэрэний зүйлийн тухай нэг лекц уншина. Тэгээд ер нь холбоотой лекцүүд л уншигдах гэж бодож байна. За энд нэг асуусан байна. Би уламжлалтын эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд эмч 18 цагаас хойш юу ч идэхгүй ус уухгүй байхыг зөвлөсөн. Үүний учир шалтгаан юу вэ? Би бас тэгж 18 цагаас хойш идэхгүй уухгүй байж чадахгүй байна гэж байна. За бид дөнгөсөө яагаад энэ орой болсон хойно юм идэхгүй байх хэрэгтэй, юм уухгүй байх хэрэгтэй гэдгийг ярьсан. Тэгээд энэ одоо хэсгийг бас дараа нь давтаад үзэж болно. Энэ бичлэгээ бараг тавих гэж бодож байна. Юун дээр пэйж дээр. Аль алийг нь ярьсан зүйлийг асуусан байна тийм. За өөр асуух зүйл байна уу? Багшаа нэг асуух юм байна. Энэ цагаан ус эрт ургах нь одоо ямар учиртай юм болоо? Энэ бүтэж хар ургуул харга ер нь байд юм болов уу? Ер нь бол энэ ус цайрах явдал хүмүүст аягүй залуужж байгаа. Тэр битгийл хүүхдэд хүртэл илэрч гин ингээд энэ усчин одоо гоо сайхны хүмүүс ярьж байгаа. Эмнэлэг дээр ч гэсэн ингэж хандаж ирж байгаа хүмүүс байгаа. Энэ бол одоо нөгөө байгаль экологийн тэнцвэр алдагдаад бидний хоол хүнс центр өөрчлөгдөж байгаа гэх мэтчлэн ийм олон шалтгаантай байна. Тэгээд хүүхдүүдийн хувьд бол эмчилгээ хийлгээд тохирох одоо витамин уугаад тэгээд үсний арчилгаа энэ төр хийхэд бол буцаад буурал нь гайгүй болчдөг. Том хүмүүсийн хувьд бол жоохон асуудалтай. Одоо манай хүүхдхэд одоо 18 таахгүй тэгээд одоо буурал үсгийн тэнд гарцсан байхын энд жоохон санаа зовоод байна л да. Тэгэхээр юуны маатер нөгөө нэг халгай салон гэдэг байдаг нөгөө юуны юу гэдэг нөгөө шампунь гаргадаг лээ. Халгай гэдэг шампунь гаргадаг шүү дээ тий. Монсих. Монс биш. Монкрем. Тэдний усны салон бол аюу сайн юм билээ. Тийшээ хүүхдүүд юу очсон болно. Тэгээд ерөнхийдөө яг тэр бууралтай ус центр тохирсон шампунь, тим эмчилгээ энэ төргээд курсээр гаргацсан. Айгүй үр дүнтэй юм билээ. Ер нь ус центр оноод байдаг хүмүүс очоод янз бүрийн бид нар ингээл шампунаа солиол тэгэл үсэндээ янз бүрийн тос центр түрхэл ингээл амьдаа арга хэмжээнүүд аваад байгаа хэрнээ ус унал зогсохгүй байх. Ер нь усны янз бүрийн асуудлууд зөндөө байдаг шүү дээ. Тэгээд тийшээ очиход бол ер нь л шийдэгдэх юм билээ. За сургалтанд яаж орох вэ? Баярлалаа. Төлбөр хэдвэ гэж байна. 55,000 төгрөг байгаа. Багш нь ер нь одоо энэ ковидын нөхцөл байдал хүмүүс ингээл ажилдаа ажилгүй олон янзын ийм зүйлийг харгалзаж үзээд 21 хоног йогийн дасгалтай 15-аас 17 удаагийн лекцтэй энэ хичээлээ хамгийн боломжит бага одоо төлбөрөөр зохион байгуулж байгаа 55,000 төгрөг байгаа. Тэгээд 3 сараас бол нөгөө цэвэрлэгээний хөтөлбөрүүд явагдах учраас 3 сарын цэвэрлэгээний хөтөлбөрүүдийн төлбөр арай жоохон илүү байна. Тэрэн дээр хүмүүс өөрсдөөсөө нэлээд их цаг завыг зарцуулах, нэлээд хариуцлагатай хандах ийм хичээл учраас
одоо тийм байдаг. Зүгээр одоо энэ 2 сард явагдах гэж байгаа хичээлийн хувьд бол 55,000 төгрөгөөр явагдах. Мөд одоо намраас нааш ийм төлбөрөөр энэ 21 хоногийн хичээл явахгүй болохоор амжиж орох бас боломж байгаа шүү гэж хэлсэн. Яаж бүртгүүлэхээ гэж байна. Багшийнхаа пэйж руу ороод пэйжээс хандах хэрэгтэй. Тэгэх юм бол эргүүлээд нөгөө хичээл маань онлайнаар явагдах учраас Facebook-ийн групп үүсгэн, Zoom-ээр хичээлүүдэд явуулна. Тэр болгон дээр дандаа нөгөө нэгдсэн группээр үүсгэхэд явах болохоор Facebook хаягчин хэрэгтэй. Тэгээд Face-ээр холбогдороо за чатаар группээр. Багшаа сая тасалдаад яриа нь ерөөсөө сонсогдсонгүй. Өөр асуух зүйл юу вэ? За 21 хоногийн хөтөлбөрт одоо явж байгаа хүмүүс маань хичээлийнхээ лекц юм хүмүүний тухай асуулт асуусан маань. Тэгэхээр энийг бүгдээрээ 21 хоног дээрээ ярилцъя за. За 21 хоногийн хөтөлбөр хадгалагдах уу, ажлын цаг давхцаж байна гинэ. Ер нь бол өглөө ингээд Zoom-ээр ордог. Тэгээд Zoom-ээр орсон бичлэг нь тавигдчихдаг 1-2-оос 3 цагийн дараа. Тэгэхээр тэр бичлэгээ бас дагаад үзэж болно. Ер нь бол Европоос, Америкээс орж байгаа өнцөг болон хүмүүс орж байгаа. Тэгээ тэр хүмүүс маань цаг нь таарж байгаа болоод шууд Zoom-ээр одоо бидний та хэд ингээ орж байгаа шүү. Zoom-ээр шууд орж байгаа. Тэгж цаг нь таарахгүй байгаа хүмүүс маань дандаа бичлэг үзээд явж байгаа. Тэгээ тэр бичлэгүүд нь хичээл дуусах хүртэл одоо нэгд өдрийн хичээл гэхэд тэр сүүлийн 21-2 хоног хүртлээр хадгалаастай байдаг, групп дээр байдаг. Өнөөдөр анх удаа йог хийж үзсэн байна уу? Дандаа хийдэг хүмүүс орж ирсэн үү? Байна уу? За ямар йог хийх? Байна анх удаа хийсэн байна. Йог хийхэд ямар анх удаа хийж байгаа болохоор жоохон хөшөнгөдөл байна. Ер нь хийгээд байвал таатай хайтаах юм байна шүү. Тийм ер нь бол ингээд дараалал энэ 21 хоногийн хөтөлбөр дээр өдөр болгон хийж байгаа. Тэгээд өдөр болгон олон төлөвлөгөө хийгээд байхад хүмүүс маш амарх хурдан үр дүнгууд гаргацдаг. Одоо энэ 21 хоногийн хөтөлбөрт орсон хүмүүсээс бас энэ групп дотор нэлээд байна. Манайхнаас сэтгэлээ авахгүй. Нэг хоног йог хийгээд өнөөдөр манай хөтөлбөрийн сүүлийн өдөр байгаа. Одоо энэ багшаа би нэг юм яриа тий. За тэг. Одоо энэ сайн анх йог хийж үзэж гин гэж энэ орох сонирхолтой байгаа. Одоо хүүхдтэй ээж үдчих хэл байна. Тийм болохоор багшийн зүүмд хамрагснараа зүүмийн даван тал нь юу юм бэ гэдэг хэрэгжил хадгалахтаараа одоо багш бол нэг удаа ингээл өөрт нь л айгүй би боддөг юм л та багшд бол ачаалтай бид нарт бол айгүй давуу талтай байдаг байхгүй тэр яах вэ гэхээр багш одоо ярьсан хичээлийг хизээч бид нарт очиж одоо давтаад өөрийнхөө боломжоор үзэх юм бүрэн боломжтой нэгд хоёр дахь өөрөө эмч хүн дээр маш олон жил бясалгал хийж байгаа онлайн болоод тэгээд одоо практик талаасаа одоо хүний нэг өгөөж гэж байдаг да тэр нь бол маш их өгөөжтэй тэгээд багшийн хичээл сонсноо манайгийнхан бол зөндөө их мэдлэг авсан одоо ингээл хадгалахгүй гэдэг нэг талаараа бол ажил нөхөн онцлох нь таардгүй байх. Нөгөө талаараа болохоор хүмүүс чинь хойш тавих гэдэг л шиг бодоод байдаг. Энэ болохоор яг багшийн дагаал маш том одоо өөртөө хөрөнгө оруулалтыг хийгээд тэгээд аягүй сайхан зуршилтай болдог. Тэгээ багшийн дагаал хийгээд байхаар чинь өглөө босоод бид нэг эрт босох нь бол нэг өөр. Тэгээ эрт боссон цагаа өгөөчтэй хэрхэн өгөөчтэй өнгөрөөж чадна гэдэг чинь бас нэг өөр асуудал байхгүй юу. Тэгэхээр одоо энэ бясалгалыг сонирхож байгаа, ер нь хийдэг байсан, анх хийх гэж байгаа хүмүүс би өөрөө олон жил хийж байгаа учраас зөвлөхөд ямар ч байсан л өөрийнхөө төлөө өглөө зүгээр ингээл нэг цаг 30 минут гэдэг чинь бид нар галтгооны хооронд юухан ихэн хавраа явж идэл өнгөрчдөг хугацаа учраас нэг маш сайхан үр дүнтэй өнгөрөөгөө хвчлэн тэгээ багш минь өөрөө маш гоё
Бааны бөмбөлөг одоо сайл брэнд гэдэг багш аюугаа брэндтэй юм лээ. Тэгээд би тэрнээс авчихсандөө хэрэглэдэг л дээ. Тэгээд тэр брэнд юмнаас сайхан хэрэглээд ялангуяа энэ йог бяцлал хийж явах үедээ сайхан халуун бүлээн баанд нь багшийн бөмбөлгийг хийгээд ингээд орохоор маш их таашаалдаг. Тэгээ гарч ирээд уснасаа гарч ирэнгүүтээ цөмөрөө сайхан ингээд биеийн гуйжуулаад тэгээд бүр ингээд хүүхэд ч гонтно. Тэгээд тэр унтсан хүний би язмар сайхан амарсан бүхэн. Өглөөнөө бүр дурлал татгалаа энэ. Тэр би та нар маань өөрснөө болоод тэгээд найз нөхөд хүмүүсээ уриалаад ийм сайхан юмд орвол 55,000 төгрөг гэдэг чинь тэгээд өдөр болгон 21 өдөр бид нартай ингээл багш зуралдан дээр нь ингээд гадаадын хүмүүс зөндөө олон хүмүүс цаг нарын одоо зохицуулаад ороод байхад бид нар бол бүрэн боломж байгаа байхгүй таниад тэгээд бас энэс сайхан давуу талууд нь өглөө хүүхдүүдтэй унтж яхад тэр орных нэг амар тайв унтж яхад нь жаахан чимээ гарсан ч тэрэнд нь өө миний хайртай хүмүүсийн дуу чимээ юм чинь дээ эн чинь надад ямар нэгэн дараа саад болсонгүй ханиадлагын эн чинь надад бас нэг боломж олгочээ гэж оролцоосоо танаасаа би бас хүсэх байна. Маш багшаа маань хичээл маш их гоё. Тэгээд нэг үргэлжилсэн одоо ингээд одоо 21 оны хичээл эхэлнэ гэж энэ хичээл маань дараа одоо намар баралж 12 сард илүү багш 11 сард нэг 5 дахь таар тойргоор ингэж одоо яг таарж байгаа багшийн програмд тэгэхээр суугаад авсан л дээ. Тэгээ яг тэгэхээр бид нар цааш нэний тэрийгэл идэж явах наан цаана явж яд бүхэн зохицуулагдал болчдөг учраас яг өсөхлийн үр дүн болцсон маш их шүү. Та нараа тэгээд ураарай. Баярлалаа. Нэг гон сэтгэлээвцэн маань 21 хоногийн сургалтанд 2 дахь хамрагдаж бяцлал яваар хичээлж ирчвч энерги эрүүл бие саруул ухаанаар байгаадаа баяртай байна. Миний бие маш муу байсан йог бяцлаглаар хөл дээрээ боссон гэж. Дахиад нэг асуулт асууя багш. Одоо нөгөө 21 хоногийн хөтөлбөрт хэрэглэгдэх юмнууд нь юу байгаа юм бэ? Бол Хэрэглэгдэх юм одоо сая тэрийг заавал шаардахгүй зүгээр хүн өөрөө хүсэх юм бол тэрийгэ хэрэглэж болно. Түүнээс хөтөлбөрт орж байгаа хүмүүс заавал бөмбөлөг аваа, заавал ороод тийм шаардлага бол багш тахгүй. Гэрийн нөхцөлд одоо юу хэрэглэж тэр банд орж болох уу гэдгийг ч гэсэн багш нь хэлээд өгчдөг. Зүгээр сая одоо биднэрт юу хэрэг болсон тэр юм л хэрэгтэй. Йогийн дасгалаа хийх, йогийн гууд сайх хэрэгтэй. Тэгэл өөрөө өглөө болгон цаг зав нь таарч ирлээ 6-аас 7:30 та ингээд орж ирээд хичээлийн төгсгөл дээр өөрөө бичлээд асуух зүйл, ойлгоогүй зүйл энэ төр асуугаад ингээ явах юм бол илүү үр дүнтэй. За цаг зав тэгэл олон нөхцөл шалтгаанаас болоод орж ирж чадахгүй байгаа гээ үзээ явна. Өөр шаардлагатай юм ерөөсөө байхгүй. Би цэвэрлэгээний хөтөлбөр бол арай жоохон ондоо бас янз бүрийн шаардлага болно. За би нэг 3 сар цэвэрлэгээний хөтөлбөр гэсэн тийм. 3 сард элэг цэвэрлэх хөтөлбөр явна. Ер нь энэ жилийн одоо цэвэрлэгээний хөтөлбөрийн хувьд бол 3, 4, 5 сард элэг цэвэрлэх хөтөлбөр явна. 6 сард бүдүүн гэц цэвэрлэх хөтөлбөр, зүрх гэц гэдэг нэртэй хөтөлбөр явна. Зүрхний одоо хямралтай хүмүүс бас нэлээд их зөвлөгөө өгөхөр тийм хичээл явна. Тэгээд 8-9 сард бөөр цэвэрлэх хөтөлбөр. Тэгээд одоо энэ 21 хоногийн хоолны тухай лекцтэй, хийшар бадганы тухай лекцтэй энэ бүр 10-11 сард л одоо тавтагдаж явна. Энэ элэг цэвэрлэх хөтөлбөр чинь бүр цэвэрлэх хөтөлбөртэйгээ цуг явагдах уу? Цуг явагдахгүй. 8-9 сард бөөрийн хөтөлбөр явна. Одоо 3, 4, 5 сард нэг тийм одоо зүйл хийгдэхгүй. Яг мэдээж цэвэрлж байгаа юм чи нөгөө эргэтэндээ нөлөөлнө. Гэхдээ цаг болгон өөрийн онцлогтой цаг улирал болгоны онцлог гэж байна. Тэгэхээр тэр нөхцөл байдалд болж байгаа. Энэ зүгээр ингээд болж байгаа. За тэрийг ичдэг юм билүү гэд тийм биш. 3 сарын хөтөлбөрт яаж бүртгүүлэх вэ? Аягаад хийхээрээ заасан юм. Өөрөөр сэндэмжсэн пэйжээрээ дандаа задлаад явсан. Тэгэхээр шинэ энэ бас биччихье. Пэйжийг дагаад фото хийгээд яхад хатыг бүх нэг тайд мэдээд явчихна.
Таны нөгөө Facebook пэйж рүү ороод л харчих юм байна те. Хувийн дээр бол тэр олон бас бүх юугаа тавьдаггүй, заримыгаа тавьчихдаг. Пэйжээр бол бүх мэдээлэлүүд байдаг. Facebook дээр бүгэн чатаар бичсэн та хараарай. Занд гээд араас нь тэгээд залгуулад бичгээр байгаа. Амжилтын коуч багш эмч занд гэсэн багшийн зурагтай тийм пэйж байгаа. Юу болохоор YouTube сог нь болохоор занд эмчигдээс салгаа. Тэр дээр маш их зүйлүүд байгаа. Эрүүл мэндтэй холбоотой одоо дөнгөж сайн тэр хоолны тухай ярихад би эхний 3 зарчмыг яриаггүй зүгээр дурдаа явцсан шүү дээ. Тэрний дарааг 15-20 бичлэг байгаа. За ингээд амралтын өдрөөр бүгдээрээ өөрсөндөө цаг зав гаргаад орж ирсэн. Та бүхэндээ бүгдээрэнд нь баярлалаа. Багш нь ерөнхийдөө асуултууд гайвуулчихсан үү? За баярлалаа багштай. За маш их баярлалаа. За түр баяртай. Баяртай. Баярлалаа. Баярлалаа.